Сайн байцгаана уу? Марлаа байна. За хайртай зохиолчид сурал бичлэгийг үргэлжлүүлэх гэж байна. Энэ удаа өөрийнхөө хайртай нэгэн эмэгтэй зохиолчийг онцолж өнөөдөр ярих болно. Тэр бол Sally Rooney байгаа. Ирландийн зохиолч. Айгу залуухан эмэгтэй. Бусад өмнөх бичлэгт орж исэн зохиолчдоос илүү хамгийн ер нь залуухан нь болж байгаа. Тэгээд түүнд бол одоогоор яг 4 хэмжээний бие даасвараа мөн байдаг. Нэрлэх юм бол Conversations with Friends, Normal People, Beautiful World, Where Are You, Intermezzo гэсэн 4 хэмжээний бүрэн роман байдаг. За тэгээ энэ 4 романаараа бол аль хэдийн дэлхийд дахинд алтарсан бичлэгийн хэв маягаараа ер нь тодорч гарч ирсэн юм залуу шилдэг зохиолч гэж би боддог. За тэгээ энэ 4 романы хувьд би дөрвөлнг нь уншсан. Тэгээд надад таалагдсан. Тэм учраас миний одоо юм хайртай зохиолч болсон байгаа. Хамгийн сүүлд гаргасан ном нь нодлон жил буюу 2024 оны 9 сард яг Intermezzo гэдэг зохиолыг гаргаж ирсэн. За тэгээд хүмүүсийн хамгийн илүү мэдих зохиол нь бол Normal People байгаа. Ягаад гэвэл Normal People нь кино ном нь гарснасаа хойш бол цуврал богино хэмжээний кино болж гарсан. Тэрнгээрээ бол бүр илүү алтартай болсон байгаа. За тэгээ би өмнөх бичлэгүүдээрээ 2 номыг нь болохоор ярьжсэн байгаа. Тэр нь Conversations with Friends-ийг одоо энэ бичлэг дээр тэгээд Beautiful World, Where Are You бас энэ бичлэг дээр харж хэсэг дээр би холбоё. Тэгээ бас доор линкийг нь тавья. Энэ бичлэгүүдээр ярьжсэн. Тийм болохоор тэр 2 номыг болохоор энэ удаа дэлгэрэнгүй ярихгүйгээр нөгөөнийг 2 удаа бичлэг дээр ярьж байгаагүй энэ 2 номыг арай дэлгэрэнгүй ярих гэж бодоод тэгээд мөн яагаад Sally Rooney зохиолч юм дэлхийд дахин алтартай тэгээд миний хувьд яагаад хайртай зохиолч болсон бэ гэдэг талаар өнөөдөр хэдүүлээ ярилцсанаа. Зохиолчийн маань хувьд 1991 онд төрсэн millennial эмэгтэй байгаа. Тэгээд Ирландийн Castlebar гэдэг хотод төрсэн. Тэгээд Ирландийнхаа Trinity College-д англи хэл уран зохиолоор төгсөжсэн юм эмэгтэй байгаа. Аав ээж хоёр нь болохоор аав нь улс төрийн салбарт, ээж нь урлагийн салбарт ажилладаг. Уран зохиолоос бол хол. Гэхдээ Sally Rooney-ийн бичлэгийн хэв маягт бол аав ээжийнх нь мэрэгжил нөлөөсөн гэж хүмүүс үздэг юм байлээ. За тэгээд Sally Rooney маань 2017 оноос эхлээд өөрийнхөө бүрэн хэмжээний уран зохиолуудыг төрөж ихсэн дебютээ 17 онд хийсэн юм эмэгтэй байгаа. Тэгээ уран зохиолоос гадна маш сайн debater буюу мэтгэлцээний чадвар нь айгүй сайн. Европын одоо мэтгэлцээний аваргаар тодорч ирсэн юм эмэгтэй байгаа. Тэр ч утгаараа өөрийнх нь зохиолын өнгө аясад маш мөчтэй улс төрийн өнгө аяс. За тэгээ хувь хүний зөрчилдөө, маргалдаан, тэгээ millennial үеийнхний асуудлуудыг зөндөө гаргадаг. Энийг нь зохиол бүр дээр нь дэлгэрэнгүй аваад үзэх юм бол түүний хамгийн анхны бүтээл болох Conversations with Friends нь 2017 онд гарч ирсэн. За тэгээ энэ дээр болохоор Frances Bobby гэх 2 найзын тухай. За тэр хоёрын найз нөхөрлөлийн харилцаа. Түүнээс гадна бол хайр дурлал. За тэгээд тэмцэлтэй. Тэгээд тэр хоёрын дундах одоо мөрнөх нөхөрлөл хайрын зааг хязгаар нь юун дээр оршиж байгааг эрх мэдэл болоод хараат байдлын ялгаа юун дээр оршиж байгаа гэдэг хамгийн 2 том үнцгийг ерөнхийдөө гаргаж ирдэг байгаа. За тэгээд Frances болон Bobby-г тойрсон үйл явдлууд ингэж ерний номын хүрээнд өрнөдөг. Түүний дараагийн зохиол бол 2018 онд гарч ирсэн Normal People бол түүний карьерийн хамгийн алдартай номуудын нэг байгаа. Тэгээд энэ нь ерөнхийдөө үйл явдлын хувьд бол найз нөхөр төрөний одоо найз нөхөрлөл гэхээс илүү хайр дурлалын тухай гардаг байгаа. Дээр болохоор Marion болон Connell гэх 2 залуугийн за одоо ийм ахлах сургуулиас эхлээд их сургуулаа төгсөх хүртэлх ийм coming of age буюу ерөнхийдөө нэлээд хэдэн жилийн хооронд тэр хоёрын хооронд өрнөх ийм харилцаа хайр дурлалын тухай гардаг байгаа. Тэгээд одоо ийм хайр дурлалын романс нь яаж шилжиж байгаа тэр хоёрын нийгмийн одоо байр суурь нь бас энэ хугацаанд маш хөөслөгдөж байгаа. Тэр тухай маш дэлгэрэнгүй гаргадаг байгаа. Тэгээ энэ зохиолыг би өмнөх бичлэгтээ ярьж байгаагүй учраас ерөнхийдөө арай жоохон дэлгэрэнгүй ярих гэж бодож байгаа. Энэ дээр гардаг Marion болон Connell хоёрын харилцаа ахлах сургуультай нэг ангид сурдгаас эхэлдэг. Тэр үед болохоор Connell ангидаа илүү алдартай, спортоор хичээлдэг, дэжгүй сурдаг. Marion болохоор амар тийм чимээгүй охин байсан. Харин одоо сургуулиас гадуур харилцаа нь болохоор тэр хоёрын харилцаа бас нэлээд эсрэг. Marion гайгүй хөрөнгөтэй айлын охин. За тэгмүүд Connell-ийн ээж болохоор Marion-ийг гэрт одоо үйлчлэгч хийдэг байх жишээтэй. За тэгээд тэр хоёр ахлах сургуульдаа бол үерхэж эхэлдэг. Одоо тэрийг гэхдээ яг үерхэл гэж тэр хоёр хоорондоо тооцсон хэсэг нь бол I think it's үерхэл.
Тэгээд тэгтээ Коннелл болохоор энэ харилцаагаа нуухыг хүсдэг, ахлах сургуультай чи ингээд надтай өрхтэй хэвтий хэлээрэй гэж хэлдэг. За ингээд энэ хоёр маань их сургуульд ороход бол нэг их сургуульд ордог. Trinity College-д ордог байгаа. Rooney-гийн өөрийнх нь төгссөн их сургууль. За тэнгууд их сургуульд болохоор байр суурь арай илүү шилжиж эхэлдэг. За тэгээ Коннелл болохоор их сургуульд юм даруухан тэгээ нөгөө сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийдэг. Тэгээ гэрээсээ юм хол амьдарч байгаа учраас байр түрээсэлдэг арай өөр төвшөнд очиж байгаа. Тэнгууд Marian болохоор их сургуульд орсон чи илүү юм popular girl болж эхлээд алдартай болоод найз залуутай болоо найз залуучуудаас сольж эхлээд ч гэх юм уу нийгмийн харилцааны хүрээлэл нь нэлээд өөр болж эхэлдэг. Энэ бүх хугацаанд бол энэ Marian Connell хоёрын хайр дурлалын харилцаа бол үргэлжилсээр л байгаа. Айгу ээдрээтэй зөндөө олон зүйлс гардаг. Гэхдээ энэ хоёр маань бол бие биедээ стил одоо бие биенийхээ хамгийн дотн хүмүүс бол хിവэрэ байдаг. Тэгэд энэ номон дээр гардаг одоо юм энэ хоёрт ингээ байгаа асуудлууд нь нөгөө анги давхраг, мөнгө анги давхраг, санхүүгийн асуудал, нэр төрийн асуудал бас нэлээд нөлөөлдөг. Тэрнээс гадна харилцаандаа ерөөсөө айгүй бага ярилцдаг гэх юм уу. Харилцааны юм нээлттэй байдал байхгүй, хилээгүйгээс болж энэ хоёрт амар их нөгөө юм буруу ойлголцол үүсээ. Тэгээд ер нь ингээд нийлэхгүй байх шалтгаанууд зөндөө олон байсан. Тэгээд бие биенийг айгүй шархлуулсан. Тэгсэн ирнэ бие биендээ хамгийн дотн хүмүүс нь хിവэрэ байсан. Киноныхын адапташны хувьд маш сайн богино цуурласан учраас кино нь болохоор бүр илүү баг зохиолоо ингээд амар гоё дэлгэрэнгүй харахад тусалсан гэж би боддог. Тэгээд хамгийн төгсөлтээр нь болохоор энэ хоёрын харилцаа үргэлжлэх үү эсвэл салж байгаа юу гэдэг нь бол ер нь нээлттэй төгсдөг. Коннелл болохоор илүү карьераа хөөгөө дахиад явж сурах боломж үүсээд Marian болохоор илүү юм Marian болохоор нэг цэг дээр үлдэж байгаа тийм мөчөд төгсдөг. За тэгээ энэ хоёр яаж ч үргэлжилж болно. Гэхдээ ерөнхийдөө миний бодлоор л энэ номон дээр хайр дурлалын харилцаа гэдэг бол ерөөсөө хин нэг нэгээ эзэмших гээд байгаадаа биш. Тэгээ бие бинийгээ өсөж хөгжих хамгаалж байгаа тэр мөч нь хамгийн нандин хамгийн гоё гэдгийг харуулсан гэж боддог. Тэгээд ерөнхийдөө унших тутам маш гоё энгийн тэгсэн ирнэ яг л амьдрал дээр байдаг зүйлсийг харуулсан болохоор миний хувьд бол Sally Rooney-гээс хамгийн дуртай зохиол нь ялцчгүй Normal People гэж боддог юм ба. За тэгээд дараагийн ном нь болохоор Beautiful World Where Are You гэдэг зохиол байгаа. За би тэр зохиолыг бас өмнө нь нэг ярьж исэн гэж хэлжсэн. Тэгээд description хэсэг дээр тэр линкийг оруулах болно. Товчхон одоо тэрийг үзээгүй эсвэл уншаагүй байгаа хүмүүст хэлэхэд бичлэг маань салчихлаа. За тэгээд Beautiful World Where Are You дээр юу гардаг вэ гэж түрүү ярьжсэн. Тэн дээр болохоор одоо эхлээд энэ Conversations with Friends найз нөхөрлөлийн харилцаа, Normal People хайр дурлалын харилцаа. За тэнгүүт Beautiful World Where Are You гэдэг нь болохоор илүү ийм оршихуйн талаар тэгэд хайр дурлал найз нөхөр хоёр ер нь цогтой гардаг гэсэн үг. За алдартай зохиолч Алиса болон түүний найз хоёрын өдөр тутмын харилцаа. За тэр найз хоёрынх нь хайр дурлалын харилцааг давхар гаргангаа одоо тэр нөгөө өмнө биелжсэн ковидын үед бичигдсэн болохоор одоо юм оршихуй дэлхий цааш үргэлжлэх юм уу, ер нь байх юм уу гэдэг юм асуудлыг хүнддэг байгаа. Тэгээ энэ зохиол дээр гардаг хамгийн өвөрмөц зүйл нь болохоор харилцаа нь илүү юм бодит одоо юм бодит үйл явдал гэхээсээ илүү мэйл дээр амар хөрөндөг. Тэрнгээрээ одоо энэ Европ хүмүүсийн ч юм уу те гадаад хүмүүсийн бичгийн соёл болон юм бичгийн хэлээр харьцах зүйлсийг айгүй харуулдаг надад санагддаг. Хоорондоо Алиса, Эйлен хоёр хоорондоо амар их мэйлчдэг байхгүй юу? Тэр нь их сонирхолтой ер нь санагдтiin. За тэгээд энийг скиплээд дараачийн одоо хамгийн сүүлд гарсан Intermezzo зохиолын тухай ярий. 2024 оны 9 сард гарсан энэ ном байгаа. Энэ болохоор хиний хувьд Sally Rooney-гийн хувьд нэлээд эргэлтийн зохиол гэж би бол бодож байгаа. Яад гэвэл өмнөх 3 зохиолуудад бол одоо хайр дурлалч бай, найз нөхөдч бай, эмэгтэй хүмүүсийн талаас илүү бичдэг бол энэ зохиол маань илүү өөр. Хоёр ах トゥ байгаа. Тэгээд эрэгтэй хүмүүсийн талаас ах トゥ гийн харилцаа тэгээ хамгийн гол нь бас гэр бүлийн дотоод зөрчлийн тухай илүү гардаг зохиол байгаа. Тэгснээрээ өөрийнх нь бичдэг хэв маягаас нэлээд өөр. Эрэгтэй хүний гол дүр болж байгаа нь илүү онцлог зохиол байгаа. Тэгэхээр энэ зохиол дээр болохоор Питер болон Иван гэх хоёр ах トゥ хоёр байдаг. Питер, Иван хоёр нэлээд насны зөрүүтэй. Тэгээд эцэг их нь салсан. Тэгээд саяхан болохоор аав нь ингээд нас орсон байгаа. Тэгээд Питер, Иван хоёр маань бол яг тийм ах トゥ гийн дотн харилцаа холбоо байхгүй. Одоо юм тэгэхээр юм гашуудлынхаа үеэс үйл явдал нь эхэлдэг. Тэгээд энэ гашуудлыг хэрхэн даван туулж байгаа, одоо ах トゥ гийн холбоогоо хэрхэн авч үлдэхийг хичээж байгаа. Тиймэрхүү юм гэр бүлийн асуудал гардаг. Үүнээс гадна Иван маань болохоор
дүүн аягүй шатар тоглодог. Одоо энэ интермеззо гэдэг нэр нь болохоор шатрын юм дундах нүүдлийг интермеззо гэж нэрлэдэг гэсэн. Тэнгүүд зохиолдох болохоор яг энэ Иван Питер хоёрын амьдралын дунд нэг тийм эргэлтийн цэг болж байгаа энэ үйл явдлыг харуулдаг байгаа. Тэгээд Иван маань болохоор юм нэлийн эгчмэд найз бүсгүйтэй болдог. Питер болохоор юм дүү найз охинтой хамт найз эмэгтэйтэй хамт амьдардаг. Тэгээд юм насны зөрүүтэй хайр, за тийм эрх мэдлийн зөрчилдөөн, одоо мөнгөний хүч гэсэн тийм сэдвүүдийн хооронд бол үйл явдал нь өрнөдөг байгаа. За тэгээд хамгийн сүүлд гарсан зохиол нь хайр дурлал гэхээсээ илүү юм гэр бүлийн дотоод зөрчил маргалдаан, гашуудлын тухай өрнөж байгаа нь бол Сали Рүүнигийн хувьд нэлийн том эргэлтийн цэг, тэгээд маш гоё гаргаж өгсөн надад санагцсан. За ингээд дөрвөн романы хувьд үйл явдлыг би сая товчхон тайлбарлалаа. Одоо би Сали Рүүнигийн бичлэгийн хэв маягийн тухай илүү ярилцъя гэж бодсон. Яагаад одоо энэ зохиолууд ингээд бүгдээрээ агуу амжилттай явдаг вэ гэдэг талаар хамгийн гол нь энэ хүн чинь 91 онд төрсэн орчин үеийн хүн байгаа даа шүү дээ. Millennial бүсгүй байгаа. Тэнгүүд орчин үеийн хайр дурлал, нөхөрлөлийн харилцааг айгуу тийм дэгстүүлсэн биш романтик бус байдлаар яг бодит хэлээр зохиол дээр буулгадаг нь хамгийн онцлог нь надад санагддаг. Түүнээс гадна болохоор Ирландынхаа өөрөө одоо юм улс төр болоод нийгмийн байр суурь, анги давхаргын ялгааг хамгийн нарийн юм детальтай ерөнхийдөө тайлбарлаж өгч чаддаг. Тэгээд Сали Рүүнигийн зохиол дээр гардаг харилцан ярианууд айгүй бодит байдаг. Тэгээд тэр жижиг одоо ердийн харилцан ярианаасаа ийм харилцааны цөмийг гоё гаргаж ирдэг онцлогтой байна. Түүнээс гадна зохиолуудад нь ийм ямар нэгэн том үйл явдал байхгүй хэрний одоо ийм харилцан ярианаас эсвэл ямар нэгэн харцнаас ч юм уу ийм эргэлтийн цэгүүд айгүйх гарч ирдэг. Тэр нь айгүй одоо энэ зохиолыг чимж өгдөг онцлог байгаа. Тэгээ мэдээж бүх зохиол дээр бол хайр гардаг. Ямар нэгэн төрлийн хайр. Тэгээ хайрыг илэрхийлэхдээ Сали Рүүни нэг тийм амьдралыг авраад байгаа зүйлч биш, амьдралыг сүрүүлээд байгаа зүйлч биш. Хайр бол бидний дунд ингээд байнга оршиж байдаг, өөрийгөө харах тол гэдгийг айгуу тусгадаг байгаа. Тэгээд мэдээж миний түрүүнд дурдсанчлан нийгмийн ялгаа, боловсрол, одоо юм хот хөдөөгийн амьдрал, хүний юм өссөн хүмүүжил зэргийг бол айгуу харуулдаг байгаа. Уран зохиолын өгүүлэл нь болохоор юм минимал айгуу санагддаг. Ямар нэг юм гой ганган үг хэллэг бол нэг байхгүй. Ерөнхийдөө юм богино өгүүлбэртэй. Тэгээ илүү их одоо юм харилцан яриа, диалог гардаг. Тэгээ мэйл бичдэг, захаа бичдэг. Тийм одоо бичлэгийн онцлогтой. Тэгээд миний бодлоор бол энэ Ирланд бүсгүйн зохиол одоо миний хувьд Монгол хүмүүсийн хувьд яагаад уншуулаас зүгээр вэ гэхээр нэг талаар бид нар ийм юмыг олж харж болох юм шиг байгаа юм. Тэр нь болохоор нөгөө нэг манай монголчууд ингээ гэр бүлийн дотоод одоо асуудлаа эсвэл ийм хайр дурлалын асуудлаа ч гэсэн нэг дэлгэрэнгүй ярилцдаггүй шүү дээ тий. Тэр ингээ ярилцдаггүй асуудлаас болж ерөнхийдөө амьдралд ямар өөрчлөлтүүд гардаг вэ гэдгийг харж олно. За тэгээд одоо Рүүнигийн гаргадаг анги давхаргын ялгаа, мөнгө одоо ийм эрх мэдлийн ялгаа нь болохоор Монголд гардаг хот хөдөөгийн ялгааг бас нэлээд харуулж өгч болдог. Тэгээд хамгийн сүүлд гарсан энэ интермеззо бол гэр бүлийн дотоод шарах, тэр шарахыг эдгэх арга замыг бол айгу чухал нөлөөлөх, туслах ном байна гэж би бодсон. Тэгээд ямар нэгэн амьдралыг гойчлоогүй, бас муулаагүй, хайрыг юм дээдлээгүй, бас дорд үзээгүй хамгийн үнэн бодит тийм харуулах зохиолуудыг бичдэг гэж би Сали Рүүнийг үнэлдэг байгаа. За тэгээ Сали Рүүнигийн зохиолоос огт уншиж үзээгүй хүн байвал одоо саяны эдгээр дөрвөн намаас алийг би төрүүлж унших вэ гэж зөвлөх вэ гэх юм бол энэ дөрөв ингээд дөрвөн өөр сэдвийг хамарж байгаа. Тэгэхдээ хамгийн энгийн хүнд ийм гоё хөнгөн уншигдах зохиол нь бол Normal People байгаа. Тэгэхээр хэрвээ одоо Сали Рүүнийг уншиж эхлэе гэж бодох юм бол Normal People-ийг эхлээд уншиж үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд дараа нь ингээд та өөрөө ямар ч номыг нь аваад сонгоод уншихад илүү амттай байна хаа гэж бодож байна. За тэгээд миний хувьд бол энэ зохиолчийн одоо ямар ч номыг цаашид гарсан авч уншихад бэлэн тийм миний нэгэн ийм хайртай хайрлаж уншдаг зохиолчдын нэг байгаа. За бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Та бүхэн бас Сали Рүүнигийн тухай юу гэж боддог? Тэгээ зохиолууд нь ямар сэтгэл төрүүлж байсан бэ гэдгийг доор сэтгэлээр үлдээгээрэй гэж хүсье. Миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.